За сайн байцгаана уу. Өнөөдөр хэдүүлээ нэг бичлэг нэгийн дагуу гарсан бичлэгийг анхааралтай харсан бол одоо багш нь бүх зүйлийг ингээд тайлбарлаад өгнө гэсэн үг. Тэгэхээр та хэд манд дүгнээ бичсэн байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр бичээд дүгнээ бичсэнтэй чинь одоо өөр зүйл нь юу байна? Юу сурж гин, юу сурсан байна, юу мэддэг байсан байна гэдгээ бүгдээрээ тодорхойлно гэсэн үг. За бид хэдий эхний мэдэх зүйл нь болохоор what is an electric current буюу электрик гэдэг нь цахилгаан, current гэдэг нь гүйдэл. Тэгвэл цахилгаан гүйдэл гэж юу вэ гэдгийг одоо хэдүүлээ бүгдээрээ хамтдаа үзэн гэсэн үг. За бидний мэдхээр цахилгаан гүйдэл гэдгийг өөр өөрийнхөө хариултуудыг бүгдээрээ хэлсэн баг. За өмнө нь бид цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй байхдаа лаа бариад гал асаагаад ерөнхийдөө бол ашигладаг байсан. Тэгтэл одоо яах вэ гэхээр бид хэд цахилгаан эрчим хүч бий болсны хүчинд бид хэд технологийн дэвшилтэд технологиудыг ашиглаж өөр хоорондоо харилцаж байгаа. Тэгэхээр бид хэрвээ эрчим хүчгүй байсан бол харанхуй хуучныхаараа байна. Одоо бол бид хэд илүү дэвшилтэд илүү гоё амьдрахад ер нь цахилгаан эрчим хүч хэрэгжилж байгаа. Тэгэхээр бидний амьдралд бол маш important буюу маш чухал байх нэ. За дараагийнх нь үйл явцыг хэдүүлээ харцгаая. За тэгвэл хэдүүлээ юу гэдгийг үзэж байгаа юм бэ гэсэн чинь electric current гэдэг нь юу вэ гэдгийг харах юм. Анхааралтай хараараа хүүхдүүдээ electric current гэх юм бол за одоо электронуудын урсгал гэж. За тэгвэл электрон гэж хаанаас гарч ирж байгаа юу вэ гэдгийг бүгдээрээ сэргээгээ сандсан байгаа. Жишээлбэл бидэнд юу яаж харуулж ийн гэхээр 220 вольтын арц идэхэнд цахилгаан одоо энэ гэрлийн залгуурыг залгаа гэрэл асааж байна. Тэгвэл энэ гэрлийн утасны дотор талд мэдээж металл зис утас байгаа. Энэ зис утсаар дамжин өнгөрч байгаа электронуудын урсгалыг цахилгаан гүйдэл гэх нэ. Нэг чиглэлтэй байх нь. За бүгдээрээ анхаарах юм бол арзитхнаас гэрэл рүү. За энэ одоо нэг зүг рүү жигтэр нь урсж байгаа электронуудын урсгалыг цахилгаан гүйдэл гэж бүгдээрээ нэрлэж болох нэ. За дараагийн бидний ойлгож байгаа зүйл юу вэ гэсэн чинь атом гэдэг зүйл маань гараад ирлээ. За бүгдээрээ анхааралтай физикийн хичээлдэр, биологийн хичээлдэр хэдвэл атом гэж үздэг. За бүгдээрээ атомынхаа хэмжээг ярьцгаая. Атомын хэмжээ бол бид хэд нэг юм цаасны зузааныг 0.1 мм ч юм уу 0.1 мм гэд нүдээр харж чадж байгаа тийм үү. За тэгсэн чинь атомын маань хэмжээ 10-ын хасах 9 зэрэг буюу 1 ангстрим. За тэр нь болохоор бид хэдийн цаасны зузааныг 100 тэрбум дахин хуваасантай адилхан гинэ. Тэгэхээр нүдээр харах боломжгүй. За тэр атомын маань бүтэц юу вэ байх вэ гэсэн чинь нуклеус буюу голдон цөм байх юм байна. Цөм нь протон болон нейтроноос бүтдэг. За энэ болохоор эгэл бөөмс. За ямар цэнэгтэй байх вэ гэхээр одоо протон нэмэгт цэнэгтэй, нейтрон нь болохоор цэнэггүй байх нэ, саармаг. За тэгвэл батарей чинь нэмэгт уйлтай. Тийм учраас батарейны нэмэгт уйл нь болохоор юм атомынхаа бүтцээс нэмэгт цэнэгээс нь гарч ирдэг байх нь. За харин гадаад давхраанд нэг хөдлөөд байгаа эгэл бөөмс нь бол электрон буюу бид хэдийн судлаад байгаа электрик гэдэг чинь цахилгаан юм байна. Электрон гэдэг чинь цэнэг юм байна. Цэнэгдээ хасах цэнэг юм байна. Тэгвэл энэ хасах цэнэгүүдийн урсгалыг нь цахилгаан гүйдэл гэж нэрлэдэг шүү. За тэгээ электрон гэдэг үгнээсээ салбарлаад электроникийн шинжлэх ухаан гэж хөгжиж байгаа гэсэн. За тэгвэл энэ атомууд нь өөрсдийн татах хүч гэж байна хүүхдүүдээ. За юуны татах хүч гэхээр энэ цөм байна. Нейтрон, протон хоёр чинь маш их хүчтэй бие биенээ татж байгаа учраас цөмдөн байрлах юм байна. Гадаад давхраанд нь электрон бол ингээд бас хөдөлж байгаа. За тэр хөдлөөд ингээд сулж хөлөөтэй хөдөлдөг зүйл электронууд нь бол мөн дамжуулагч материалуудын хувьд байдаг байна. Алт, зис гэ бид хэдийн металлуудын хувьд болохоор электронууд нь нэг атомоос нөгөө атом руу шилжин хөдөлдөг гэсэн үг. За тэгвэл энэ шилжин хөдлөөд ингээд урсаад байгаа хөдлөөд идэг электронуудын урсгалыг нь цахилгаан гүйдэл гинэ.
За анхаарал дараараа кондуктор гэдэг үг байна. Кондуктор гэдэг бол бүх төрлийн металлууд буюу дамжуулагч байх нь. За дараагийнх нь болохоор инсулятор гэдэг нь энэ дамжуулагч утасны чинь дотор талд болохоор бид хэдий үндсэн дамжуулагч зис байгаа. Бид хэдийг тогон цохогдохоос хамгаалаад тусгаарлагч материалуудыг гадна талаар нь эрзээний материал хийгээд өгсөн. Энэ материалуудыг инсулятор гэж нэрлэдэг байх нэ. За бүгдээрээ эндээс дамжуулагч, тусгаарлагч материалуудыг ярих юм байна. За тэгэхээр бид хэдийн гэрт байгаа цахилгаан тоног төхөөрөмжтэй арцитхэн залгахад электронууд нь нэг атомоос нөгөө атом руу шилжээд ингээ урсдаг байх нь. За электрон гэж ярьж байгаа электроныг маань 1800 онд Андреа Мария Ампер гэдэг хүн нээсэн байна. За танаа гэрт чинь одоо шонгийн модноос мэдээж цахилгаан гүйдэлгүйгээд очиж байгаа. За тэр гүйдлийг болохоор AC буюу альтернатив current гэж байгаа. За альтернатив гэхээр чиглэлээ өөрчилдөг гэсэн үг. За бид хэд математикийн хичээлүүд дээрээ синус, косинусын функц үздэг. X, Y тэнглэхийн дагуу. За X тэнглэхийн дагуу давтамж нь явдаг байх нь. Хувьсах дохио бол 1 секундэд 50 удаа давтагддаг. Герц гэдэг хэмжигдэхүүнтэй бүгдээрээ санаж байгаа бол харин Y тэнглэхээ нэмэх утга руу, хасах утга руу ингэж орж өөрчлөгддөг тийм үү. Тэг яг тэрнтэй адилхан Y-ийн нэмэх рүү гүйдлийнхаа чиглэлийг нэг өөрчилнө. Хасах тал руу чиглэлээ дахин өөрчлөөд нэмэх тал руу, хасах тал руу ингэж өөрчлөөд байх юм бол энэ маань яг вэ гэхээр хувьсах гүйдэл болох нэ. За танаа гэрийн арцитхнаас хэдэн вольтын хүчтэй гардаг вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа хариулаарай. За энэ гэрэл хэдэн вольтээр асж байгаа вэ? Энэ хөргөгч хэдэн вольтээр асж байгаа вэ? Энэ одоо тижэл энэ одоо зурагт байлаа гэж бодоход хэдэн вольтээр асах вэ гэдгийг ярилцах нь байна. За дараагийнх нь багш нь даалгавар өгчин. Тэгэхээр даалгавраа сайн уншаад арцитхнаас хэдэн вольтын хүчтэй гарч байгаа вэ гэдгийг бүгдээрээ анхааралтай хариулаарай. Дараагийнх нь болохоор бүх төрлийн батарейнаас тижээлээ авдаг хуруу зай байна. Гар утасны батарей байна, аккумулятор байна. Батарейнаас тижээлийн хүчтэй авдаг цахилгаан гүйдлийг direct гүйдэл буюу чиглэлээ өөрчлөгддөг нэг чиглэл рүү гүйдэг гүйдэл. Энийг болохоор тогтмол гүйдэл гэж бөөнөрөө нэрлэдэг байх нэ. За тэгэхээр гүйдлийг AC/DC гэж хоёр ангилна. Хувьсах гүйдэл, тогтмол гүйдэл. Андреа Мария Ампер гэдэг хүн 1800 оны дундуур гаргаж ирсэн байна. Цахилгаан гүйдлийг илрүүлсэн байна. Тийм учраас өөрийнхөө нэрээр нэгжийг нэрлээд Ампер гэдэг нэгжтэй байх нэ. За бид хэдийн дамжуулагч утсаар электронууд маань урсаж байна. Энийг цахилгаан гүйдэл гэж нэрлэнэ. За их гүйдэлгүйгээд байх юм бол их хүчтэл гарч ирнэ. Их хүчтлийн чинь дагаа их чадал гарч ирнэ. За чадал гэж юу вэ гэхээр гэрлийн хувьд ярих юм бол хэдүүлээ 20 ваттын чадалтай чийдэн, 40 ваттын чадалтай чийдэн, 60 ваттын чадалтай чийдэн гэж ярьдаг аа. Тэгэхээр нэг ч хугацаанд хэр их ажил хийж чаддаг вэ? Хэр их гэрэл гаргаж чадах вэ гэдгийг чинь чадал гэсэн ойлголт тодорхойлж байгаа. За 60 ваттын гэрэл бол илүү их гэрэл гаргана. 40 байх юм бол 60-таа харьцуулах юм бол бүдэг, 20 байх юм бол бүр бүдэг. Тэгэхээр хэр их гэрэлтэх вэ гэж. За гэрт чинь байгаа цахилгаан төхөөрөмжүүд дээр бүгдэн дээр нь чадал гэсэн ойлголтын чадлыг нь тавиад өгсөн байдаг. Тэгэхээр нэг ч хугацаанд хэр их цахилгаан энерги хэрэглэх вэ гэдгийг чинь тодорхойлж болно гэсэн. Хэр их хүчтэй хэрэглэх вэ? Хэр их гүйдэл тэр элемент авах вэ гэдгийг чинь тодорхойлж байгаа гэсэн. Их гүйдэл хэрэглээл маш одоо жишээлбэл орой ингээл тогны хязгаарлалттай үед бүх айл хоолоо хийх юм бол тэр чадал ихтэй одоо дулаан ялгаруулахын тулд их цахилгаан энерги хэрэглэн. Тийм учраас бид хэдийн хүчтэл маань доошо унаад байдаг гэсэн. Тэр бол их чадал хэрэглээд байхад байгаа учраас тэр хүчин чадалтай хүрч чадахгүй байна шүү гэсэн ойлголт. Мөн дээрээс нь та хэдийн одоо цахилгааны залгуурууд ингээ халтсан байдаг тийм үү? Тэгэхээр их халтсан байх юм бол их чадал та төхөөрөмж залгасан тэр дамжуулагч утсаар чи их хэмжээний юм цахилгаан гүйдэл гүйсэн гэсэн санаа явж байгаа шүү. За тэгэхээр энэ дээр ганцхан юм электрик буюу электрон буюу жижиг игэл цэнэгээс цахилгаан гүйдэл гэсэн ойлголт гарч ирэх юм байна. Тэр цахилгаан гүйдэл бол бидний өдөр тутмын амьдралд салшгүй холбоотой бидний амьдралд
ерөнхийдөө бол хэрэглэгдэж байгаа маш чухал зүйл шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байх нэ. За анхаарал тавьсанд бүгдэнд баярлалаа. Хичээл